UBS-лүүдтэйгээ хамтдаа ирэх үзэж та бүхэндээ баярлалаа. Кофе цай нэвтрүүлэг дараагийнхаа зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. Ингээд юуны өмнө та бүхэнд студид авсан зочдтой танилцуулъя. Монгол Улсын урлагийн зөвлөлтөн дэд профессор, Монгол Улсын консерваторийн зөвлөх багш Оюун багш маань ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Баярлалаа. За Монгол Улсын урлагийн зөвлөлтөн сарны чуулгын захирал Монгол бүжгийн урлагийн зөвлөлийн тэргүүн Саран Чимэг багш маань ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За юуны өмнө эрхэм хоёр багштай урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд Монгол улсын бүжгийн урлагт гайхалтай хувь нэмэр оруулсан нэрт багш болох Толгор сүрэн багшийн маань нэрэмжит тэмцээн яг үргэлжлэж эд дундаа явж байна. Тэгээд энэ талаараас мэдээлэл хүргэхээр та хоёроо өнөөдөр студидтэй урьсан байна. За Госол бүжигчдийн улсын уралдаан 2022 онд эхэлж байсан түүхтэй тийм 22 онд. Ер нь энэ тэмцээний талаарх үг түүхийг бас яагаад энэ тэмцээнийг зохион байгуулах болов энэ талаар яриагаа эхлүүлье. За тийм. Монгол улсын ардын багш, гавьяа жүжигчин, профессор манай Монгол улсын консерваторийн ардын бүжгийн сургалтын үндсийг тавигчдын нэг яагаад нэг гэж хэлж байгааг гэвэл Дамдин гэж багштай хоёулаа хийсэн байгаа манай хоёр багш тийм. Тэгээ суурийг тавьж өгсөн гэсэн үг тийм ээ. Ингээд Долгор сүрэн багшийнхаа суурийг тавьсан сургалтаар бид нэр өнөөдөр ингээд үргэлжлүүлээд, хөгжүүлээд, баяжуулаад тийм ээ. Тэр суур тавьснаас хойш бол их баяжиж хөгжиж явж байгаа ийм сургалт байдаг. Тэгээд Монгол улсын урлагийн байгууллагуудын мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүжигчдийг бол бэлддэг ганцхан сургууль байна. Манайх шатлсан сургалттай. Тэгээд энэ сургуулийг суурийн тавьж өөрөө бас багш маань бүжиг дэглээч байсан. Тийм маш сайхан гоцол бүжгүүдийг бас дэглэсэн байдаг. Ялангуяа гоцол бүжгүүд. Олонний бүжгүүд бас дэглэжсэн л да. Багшийн хувьд бол хар хорин энтергээд бүжгүүд байгаа өгтөө юм гээд. Тэгээд дэглэсэн гоцол бүжгүүд нь маш их тийм олонний хүртээл болж тийм ээ. Бас шагнал юм авч тийм ээ медаль олон улсын уралдаанд тэмцээд авч исэн болохоор би 2022 онд их бодсны үндсэн дээр манай сургууль ер нь багшийн нэрэмжтэй уралдааныг зохиох хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ уралдаан бол зөвхөн гоцол бүжигчдийнх л байх ёстой юм байна гэж би тэгж дүн шинжилгээнд хүрсэн. Яг л бусад олон бүжгийн уралдаанууд байдаг л та тийм. Тэгэхээр тэнд бол гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, хамтлаг энтер гэл ингээ байдаг шүү дээ тийм. Тэгэхээр нэгэнт Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудад бүжигчдийг бэлдэж өгдөг ийм мэргэжлийн сургуулийн хувьд бол яг гоцлоочдыг төвөл гэж гаргаж ирэх тийм ээ. Шинэ сайхан залуу бүжигчдийн бүжигчдийг гаргаж өгөх. Тэгээд түүний хажуугаар яг гоцол бүжиг дэглээчд бол бас ховор байдаг. Яг тэгэхээр гоцол бүжиг дэглэх бол маш хэцүү. Тий. Олонний бүжиг бол жишээлбэл хайрцаглаад тий зураглалаараа энтер гээд ингээ явчих боломжтой бол гоцол бүжиг бол яг л тэр хүний чадлыг чансааг сорьсон бүжиг байх ёстой учраас гоцол бүжиг бол их чухлаа. Театр чуулгуудын урын санд бол гоцол бүжгүүд бас байх ёстой. Бүжигчт нь бол бас шин бүжигчд гарч ирж явах ёстой гэдэг утгаараа гоцол бүжгийн анх дугаар уралдааныг санаачилж ирсэн. Тэгээ энэ уралдаан маань 3 жилд нэг удаа болно. Тэгээ энэ жил бол 2 удаагийнх нь уралдаан болж байгаа. Тэгээ энэ удаагийн уралдаанд бол манай мэргэжлийн урлагийн 10-аад байгууллагаас бүжигчд орж байна. За тэгээд хөдөө орон нутгийн бас 4-5 театр чуулгуудаас орж байна. Мэргэжлийн сургуулиудын бас төгс хангийн оюутнууд орж болно гэж заасан байдаг учраас бас орж байгаа ийм өргөн уралдаан болж байна. Тийм. Ер нь альва бүжгийн уралдаан тэмцээн үйл ажиллагаанд бол Монголын бүжгийн урлагийн албаа байнга л манлайлж явж байдаг. Тэгээд анх бас энэ госол бүжгийн тэмцээн зохион байгуулалтаас хамтран зохион энэ жил ч гэсэн хамтран зохион байгуулж байна. Тэгээд энэ жилийн хувьд бас таны хувьд шүүгчээр ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийн тэмцээн бас бүжигчдийн ур чадвар ер нь хэр байна. Нэгдүгээр шат бол захин хэлбэрээр явагдсан тийм. Тэгэхээр юуны өмнө
Монголын урлагийн ажилтны холбооны дэргэдэх бүжгийн нийгэмлэг бол одоо манай Монгол улсын консерваторийн одоо багш одоо манай одоо нэртэй багш оюун багшийн санаачлагаар хамтран ингэж одоо зохион байгуулад 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр доогоо өгшиг бол Монголын ард түмэн төдийгүй Азида дэлхийд хүн бүхэн мэднэ те. Тэр хүний хийсэн бүтээлийг одоо өв уламжлалыг авч үлдэхийн тулд санаачилж хийн гэдэг маань бас агуу том зориг. Тэгэхээр би оюун багштаас баярлалаа гэж хэлмээр байна. Мянган бүжигчдийнхаа өмнөөс одоо тун удахгүй бас дэлхийн бүжгийн өдөр болох гэж 4-р сарын 29 те. Тэгэхээр энэ баярт одоо зохион байгуулж байгаа оюун багшийн маань бас нэг энэ тэмцээн бол үнэхээр гайхамшигтай. Саяхан бас оюун багшийн маань нэрэмжит миний тайз гэдэг гоё уралдаа явагдаад дууслаа. За одоо долгор сүрэн багшийн маань сайхан уралдааныг ингээд санаачлаад хийж энэ гослол бүжигчдийн гэдэг маань өөрөө сая оюун багш одоо дурд чинь тийм ээ бүжигчин хүн болгон гослол хийлэмсэн гэж мөрөөддөг байхгүй юу. Гэтэл тэнд гослол хийх чансаатай хүн маань хэд үйдэг юм бэ? Тэд нарыг яаж бид нар гаргаж ирдэг юм бэ? Хэрвээ манай доогоо багш өөрөө Монгол ардын бүжгийн сонгодог суур болсон дасгалыг үндэс болгож тавиагүй болбол өнөөдөр мэрэгжлийн хэмжээнд энэ бүжиг маань ахихгүй байсан. Бүжигчд маань ч гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар гэр тойроод бид нар сайхан биелдэг те биелдэг. Тийм маягаар байсан бол орчин цаг 20-р зуун 21-р зуунд эн чинь шинжлэгдэж өөрчлөгдөж ирэхин хэрээр хүнд байгаа өөрийнх нь авьяас потенциал ур чадвар юу байна тэрийг гаргаж ирэхийн тулд энэ гослол бүжиг буюу тэр сургалтын аргууд өндөр хэмжээнд хэрэгтэй. Тэгэхээр манай Монгол улс бол ийм гоё гавьяатай багш нараараа бид нар бас бахархах хэвээр доогоо огшоогоо бол үеийн үед бид нар шүтэж баярлж авдаг. За тэгээд үе уламжлаад одоо доогоо огшийнхаа бүхэл арга барилыг өшөө шинжилэн баяжуулж одоо өнөөгийн мэрэгжлийн төвшөнд хүрэж байгаа бас оюун багштайгаас ингээд маш олон бүжигчдийнхаа өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байгаамаа. Тэгэхээр уралдаан бол үнэхээр гайхалтай хүн болгон уралдан те. Уралдан гэдэг маань би өнөөдөр зөвхөн доогоо огшин бүжгийг сураад би уралдаанд орчихё биш. Би ер нь бүжигчин болсноороо те. Би яг гослол бүжиг хийх тэр төвшөнд хүрсэн байна уу? Хэрвээ би хүрээгүй бол дараа жил би яаж хүрэх ёстой юм? Би юун дээр алдсан бэ? Тэ? Би энэ төрөвгөн дээр алдсан юм уу? Аль эсвэл би юун дээр алдсан бэ? Хоёрдугаарт бусдаасаа ингээд нэг харах өнцөг ингээд гараад ирнэ. Шин төрөвгүүд гараад ирнэ. Одоо шинэ элементүүд ингээд гараад ирэхээр хүмүүс хөөш энийг хараагүй юм байна. Магадгүй 3 эргэжсэн бол 4 эргээд ирэхээр вау ямар гоё юм гин тэ. Энэ бүхэн маань бол яг уралдаанаас ингээд бий болоод амьлаад гардаг. Зарим нь бүр яг одоо өөр бүжиг дэглэлт ингээд байгаа мөртлөө тэрэн дээрээ өөрийнхөө ур чадвараас илүү нэг одоо техник оруулж ирэх ч юм уу те. Энэ мэтчлийн ингээд энэ уралдааны маань өөрөө агуулга нь, өөрөө зорилго нь, өөрөө эргээд хүнд хүрж байгаа энэ бүхэн маань үнэхээр одоо маш өндөр ач холбогдолтой гэж хэлж байна. Зүгээр нэг жирийн тэмцээн биш. Тэгэхээр мэрэгжлийн гээд яагаад бид нарыг дүгнэсэн бэ? Мэрэгжлийн гээд энэ хүүхдүүдийг яагаад хэлсэн бэ? Мэрэгжлийн төвшин хаана явж байгаа юм бэ те? Тэгэхээр энэ мэрэгжлийн төвшинг дүгнэх тэр дүгнэлт маань өнөөдрийн энэ уралдаа. Тэгэхээр энэ уралдааныг одоо энэ уралдаанд дараагийн одоо 3 жил болно гэж байгаа тийм 3 жилд нэг удаа би оюун багшид хэлээд байгаа. Багш айгүй хол байна. Хол байна. Ядаж нэг 2 жилд нэг болгочихоо тийм. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг магадгүй 25 та хүн амар гоё чансаатай байж байгаа л тэмцээнд оруулна гэсэн чинь байранд ороогүй байж байгаа 3 жилийн дараа ихэр 28 хүрчээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг бүжиг маань өөрөө те 20 жил болоод нөгөө тэтгэврт гардаг залуу насны маш гоё эрч хүчтэй урлаг тэндэл бид нар ингээ хамаг юм үзүүлэхгүй болдгоо ийм учраас багшаа 2 жилд нэг олгочооч гэх. Тэг тусан бол магадгүй бүжигчдийн маань бас чансаа өндөр болно. Одоо дэлхийд ч гэсэн гайхалтай сайхан бүжигчд төрж штэ манай ардын бүжиг, сонгодог бүжиг гэх те. Тэгэхээр энэ бүгдийн маань суур ерөөсө хин юм бэ, юу юм бэ гэвэл ерөөсөө сургууль маань. Энэ сургуульд маань хин юу тавьж юу зааж өгсөн бэ гэвэл өнөөдрийн нэрэмжит бүжгийн тэмцээн нь болж байгаа. Манай доогоо багш болон бусад тухайн үеийн 20 дугаар зууны шилдэг багш нар. Тэр багш нарынхаа одоо сургалтыг өстой цор ганц дайчин одоо манай оюун багш маань бол үнэхээр Монгол улсын консерваторийн бүжиг цэрхийн сургуулийн бүжгийн техник бол үнэхээр гайхамшигт ардчил гарснаас хойш өнөг хүртэл удирдах ирлээ. Тийм учраас өнөөдрийн энэ чансаатай тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа
Гавьяатай хүн байна да. Багш маань өстө мондог шүү. Ер нь ингээд 4-5 дахь сард бүжгийн урлагийн салбарт бол ялтч гоё сар болдог тий. Тэмцээн, уралдаан, тайлан, тоглолт гэд олон гоё зүйлүүд болдог. Тэгээд бас таны хэлснээр сая нөгөө миний тайзаас гадна багш бас шавнараа аваад Казахстан улс руу яваад маш амжилттай оролцоод ирсэн сурагтайс энэ талаараас бидэнд танилцуулбал. Тий. Бид нар бол уралдаан тэмцээнд их л олон явдаг л та. Манай сургууль одоо манай сонгодгийнхан бол бас их явж байна. Ардынхан ч гэсэн явж байна. Ер нь хоёр чиглэлээрээ сургалтын маань төвшин ямар байна вэ гэдгийг харах тийм боломжтой тэмцээн сая энэ Казахстаны тэмцээн байлаа. Яагаад тэгв гэхээр яг урд нь бол бид нар бас харуулж л явдаг. Манайх бол бас нэлээд дээгүүрдэл явдаг тийм. Гэхдээ Казахстан бол Казахстаны балет бол эрчимтэй сүүлийн үед хөгжиж байгаа газар. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ уралдаан болохоор яг мэрэгжлийн сургуулийн хүүхдүүдийн дунд болсон уралдаан юм байна. Болдог уралдаан 9 дахудаага болж байгаа. Бид нэр анх удаага сая 9 дахьт нь явж байгаа юм. Тэгээд ийм уралдаан бол их сонин, өвөрмөц, тэгээд маш өндөр ач холбогдолтой байд юм байна гэж би харлаа. Ерөөсөө яг тэр тухайн улсын сургуулиудын төвшин зүгээр ингээл яг алган дээр харагддаг юм. Хүүхдүүдээр нь. Тэгээ сая бол бид нэр Алма-Атагийн энэ уралдаанд явахдаа одоо манай сургалтын бүжгийн сургалтын манай консерваторийн бүжгийн сургалтын сонгодог хэсэг нь ардын хэсэг нь маш боломжийн одоо өндөр түвшинд байна гэдгийг харж тэгээ их олон шагналууд авсан л да бид нэр одоо 1-р байр хамтлагаараа ардын бүжиг гоцол бүжгээр 3-р байрууд дипломын шагналууд сонгодог бүжгээр эрэгтэй нэг гоцлооч хүүхэд 2-р байр нэг гоцлол бүжгээр нэг охин солоогоор 3-р байр хамтлага хослолоор 3-р байр гэл ингээд дипломоор гэж тэгээд тэр их шагналуудаас илүү миний хувьд бол манай сургалтын төвшинг бид нар бас өндөр төвшөнд тэр олон 13 сургуулийн мэрэгжлийн сургуулийн 13 сургууль шүү. Тэгээд тэр дунд бол бид нар бас анх удаага очисон бид нарыг бас нэлээд хүлээлттэй харсан байлээ. Ямархуу байх нь энэ Монголын ялангуяа ардын хүүхдүүд нь ямар ирэх нөө энэ төр гэж харсан байлээ. Сонгодог үжиг бол нэлээд энд тэнд явсан учраас тэд нарыг бол ерөнхийдөө мэдчихсэн. Тэгээд манай сургалтыг бол маш их магтаж бидэнд маш сайхан урмын үг хэлж тэгээд бас тусгай мөнгөн шагналаа бүр бий болгож бидэнд зориулж тэгж өгсөн. Тэгэхээр энэ бол одоо манай сургалтын маш том үнэлгээ байсан гэж хэлж болохоор ийм сайхан уралдаанд яваад ирлээ. Ямар гайхалтай юм бэ нөө багшийн эрдэм шавд гэдэг шүү дээ. Энэ бол мэдээж үе болгон мэдээж таны заах ур чадвар. За танаас дээшээ бол манад ингээд 7-аас ингээд өөрөд мань ингээд үнэхээр амжилттай яваад ирлээ. Үнэхээр гайхалтай. Сонсож байгаа бид нар хүртэл бүр ингээд бүр самсаа шархлан гэдэг чинь бүр тэгээ ингээд нэг хамаг бүс ингээд ард замаар бүр ингээд үнэхээр гоё яагаад гэхээр шүү дээ. Мэргэжлийн бүжигчд болбол сошиалын бүжигчд биш. Тэд нар энэ сошиалд байдаг шиг Instagram, Facebook, TikTok энэ төр хийдэг шиг тийм бүжигчд биш. Мэргэжлийн учраас бид нар зөвхөн мэргэжлийн бүжигчин болох гэж 7 жил сурч байсан. Одоо хүүхдүүд бас л 6-7 жил сурж байна. Тэгээд дээрэс нь нарийн мэргэжил. Яагаад нарийн гэсэн те? Тэгэхээр ийм нарийн мэргэжлийг өндөр түвшинд сурж төгсөж байгаа хүүхдүүдийг одоо эцэг их нь хараад юм уу ойр дотных нь хараад за мэргэжлийн байгууллагууд хараад бахархаж байгаа. Тэгэхээр одоо ард түмэн маань бол сошиалын бүжигч юм уу? Мэргэжлийн бүжигч юм уу? Ер нь юугаараа ялгаатай вэ гэдгийг харж ах хэрэгтэй. Харж ах хэрэгтэй. Ерөнхийд нь бол мэднэ. Тим уралдаан болсон гинэ, тэнд ингээд орсон гинэ, тэгсэн гинэ гэд. Мэдээж манай сургалт сайн учраас хөгжин бүжгийн одоо би хуучнаар ярьчихдээ шүү дээ хөгжин бүжгийн ганцааргал гэдэг. Тэнтэй бүр амнаас өөрөө ирэхгүй тэгээ гарчдаг. Тий. Эднээс маань өөр явах хүүхэд байхгүй. Гэхдээ очоод тэнд хамгийн тэргүүн байрыг эзэлж байна гэдэг чинь үнэхээр сургалт сайн байгаа. Тийм байна. Энэ бол гайхамшигтай. Одоо энэ госол бүжигчдийн тэмцээн бол яг салбартаа бол нэлээд юм өндөр зэрэглэлийн бүжгийн тэмцээн болоод байгаа шүү дээ. Тэгэхээр багш ирээдүйд магадгүй олон улсын бүжигчид ирээд
одоо Долгорсрон багшийн тэр гайхалтай бүжгүүдийг сураад энэ тэмцээнд оролцох боломжууд нь ер нь хэрэг нээлттэй бол ер нь яг энэ тэмцээнийг ирээдүйд яг юу гэж харж байна? Би бол одоо яг бид нар бол бас энэ уралдаанаа соёлын аймныхаа бас дэмжлэгтэйгээр хийдэг шүү дээ. Тэгэхгүй одоо дан өөрсдөө зүгээр хийнэ гэж бол хэцүү, хийхэд хэцүү. Тэгэхээр одоо дэмжлэг улам их болоод ивент тэтгэгчид гарч ирэх юм бол бас мөрөөдөл байгаа л да надад. Энэ уралдаанаа бас олон улсын хэмжээнд аваачих юмсан. Тэгвэл олон улсын хэмжээнд аваачихтаа магадгүй эхлээд Монгол дуурахтна. Дараа нь олон улсын ингээд үе шаттайгаар ахих юмсан гэсэн бодолтой байдаг. Тэгвэл ямар ч төвшөнд хийсэн энэ бол гоцрол бүжигчдийн уралдаа хിവэрээ л байна л гэдгийг би одоо хатуу бас байрна гэж бодож байгаа. За тэгээд нөгөө миний тайз уралдаан маань бас энэ мэрэгжлийн сургуулиудын донд болж болох нэ гэдэг юм харж ирсэн. Тийм. Ер нь бол урд нь мөрөөдж байсан. Бас олон улсах болох юмсан гэдэг. Гэтэл бид нарын мөрөөдөх нэг хэрэг яг ажил дээр хийх бас хэцүү. Ягаад гэвэл дандаа санхүүгийн асуудалтай, финансовын асуудал байдаг. Тэгэхээр тэр байх юм бол бид нэр өндөр түвшинд бас энэ уралдаануудаа зохиох боломж байна гэж харж байгаа. Манайхыг бас сонирхоод ирэх хүсэлтэй хүмүүс байна. Маш хөдөө нэлээ шүү дээ. Тийм. Жишээлбэл Алматагийн саяны уралдаан дээр Алматагийн бүжгийн сургуулийн уран сайхны удирдагч надтай бүр бичлээ уулзаад танад бид нэр ардын бүжгийн багш нараа явуулмаар байна. Явуулж танад ингээд мэрэгжил дэвшлүүлэх одоо туршлага солилцох, танаа хөтөлбөрийг харах, тий? Та нар ямар хөтөлбөрөөр одоо энэ хүүхдүүдэд ингээд сургаад би сая нөгөө 3 дахь жилдээ сурж байгаа, 2 дахь жилдээ сурж байгаа хүүхдүүдэд авч явсан. Ихэвчлэн уралдаан ингээд шүү дээ. Тий, ихэвчлэн том ангиудаа авч явдаг шүү дээ. Сая би бол тэгээгүй ерөнхийдөө нэг үзье. Бас тэр сургуулиудын дунд уралдаан ямар байдгийг байна гэж. Тэгээ тэр үеэр бас олон уралдаанд давхцсан учраас би дунд анги аваад явсан. Тийм. Тэгээд нөгөө тэр Казахстаны болоод тэнд ирсэн тэр 13 сургуулийн багш нар хараад гайхаад байгаа байхгүй. Тэгээд 5 жил сурдаг, 3 дахь жилдээ, 2 дахь жилдээ сурж байгаа хүүхдүүд гэхэд яаж та нар ийм хэмжээнд авчиж ямар хөтөлбөрөөр сургаад байна гэдээ гайхаад байгаа байхгүй. Тэгээ очиж үзье. Танад бас багш нараа явуулъя энэ төр гэсэн хүсэл тавьсан шүү. Тэгэхээр бид нар энд хэрвээ одоо өндөр түвшний сайн зохион байгуулалттай уралдаан одоо зохион байгуулж хийж чадах юм бол манайхыг сонирхож ирэх одоо хүмүүс маш их байна гэдгийг нь бол сая харагдсан. Тийм учраас уралдаан маань одоо энэ сараатайгаа нийлээд Монголын урлагийн ажилтны холбоо бол байнга хамтардаг. Манай даваа сүрэн дарга бол миний саналыг маш сайхан хүлээж аваад хамтраад ингээ 2 дахь удаа хийж байгаа. Одоо дээрэс нь манай шинэхэн урлагийн гавьяач зүтгэлтэн шавь маань багшийнхаа бас цолыг авцсан гэд энэ жил би шинэхэн ийм цолоо авсан тэгээд бас манай Монголын бүжгийн урлагийн бас томоохон зүтгэлтний нэг болсон шавья одоо хүндэтгэл үзүүлээд энэ удаа бас шүүгчээр урьсан байгаа. Тэгээд үүнээс хойш бол хамтраад ажиллана гэж бодож байгаа. Ер нь бол манай уралдаан нэг 4-5 шүүгчтэй явдаг. Мэдээж эхний уралдаан бол манай Хөдөлмөрийн Баатар манай одоо бүжгийн хамгийн одоо том гуншинтай нэрт мастер бүжиг дэглээ Сүхбаатар багш маань, Алтан гэрэл багш маань орсон бол энэ удаа жоохон бас залуу үе рүүгээ ороод ингээд нэг хамарсан юу хий. Тэгээд яг даваа сүрэн бит хоёр бол нөгөө зохион байгуулдаг учраас хоёлаа ингээд байж байдаг. Тэгвэл нөгөө үлдсэн шүүгчтэй бас ингээд хөдөлгөөнд оруулъя гэд. Тэгээ сараа маань одоо 3 дахь шүүгч маань болж орж ирж байгаа. Хин даваахуу гавьяатыг бас шүүгчээр энэ удаадаа ингээд бид дөрөв ажиллаж байгаа. За түрүүн багшийн ярьсан дээр бас олон улсаас ингээд хүмүүс ирэх гэдэг дээр Солонгос улсад бас 12 сард бас та хэд маань эндээс өөрсдөө сонгодог бүжгээс шавнараа авч чад маш мундаг бас сонгодог бүжгийн тоглолтыг тавьсан байлээ. Тухайн үед бас сонсох нэ солонгод найруулагчийн дэглэсэн дэр шилхүүнчиг байгаа гайхамшиг оронд. Тэгэхэд айгүй олон бас солонгосын тэр багш нар бүжгэд ирсэн байлээ те. Тэгэхэд бас юм харилцан солилцож дараа бас танаа сургалтыг очиж үзье. Сонгодог бүжгийн шавнар нь ямар мундаг юм бэ гэсэн тийм сэтгэлийг бас би сонссон. Ингээд ирэхээр бас үнэхээр олон улсад манай бүжгийн сургалтын тэр хөтөлбөр бас их гайхагдд юм байлээ. Тэ та эдраас маш их бахархаж байсан тэр мэдээг сонсоод
Аха. За гоцол бүжгийн тэмцээн рүү эргэн оръё. За дөрвөн шүүгчийн хувьд бол үнэхээр гайхалтай дөрвөн шүүгч маань ажиллаж байна. За энэ жилийн ур чадварын хувьд төв төдийгүй орон нутгаас бүжигчид орж байна гэж байна. Юу н хичнээн бүжигчид орж байна. За нэгдүгээр шатны шалгаруулалт маань дууссан байгаа юу? Хэдэн үе шаттай болдог вэ? Тий. 3 үе шаттай болдог манай уралдаа. Тэгээ нэгдүгээр шат нь бол яг нь нэгдүгээрт бид нар нэг уралдаанаа их өндөр түвшинд байлгах зорилгоор нэгдүгээр шатаа бол шууд онлайнаар хийдэг. Тэр нь онлайнаар хийхдээ ямар учиртай гэхээр багшийн дэглэсэн Долгор суран багшийн 2 бүжиг эмэгтэйчүүдэд 2 бүжгийг аль нэгийг сонгож хийх юм болцол тавьдаг. Эрэгтэйчүүд бол манай Дамдан багшийн сургалтаас бас одоо найруулга хийгээд 2 бүжигийг эрэгтэйчүүдэд бас санал болгодог. Тэгээ ерөөсөө бүх орох гэж байгаа хүмүүс бол эмэгтэй тэр 2 бүжгээс аль нэгийг, эрэгтэй тэр 2 бүжгээс аль нэгийг сонгож хийж уралддаг. Ийм уралдаан байна. Тэгээ тэндээсээ нэлээд шигшдэг. Ийм уралдаан тий. Тэгээ нэгдүгээр шат маань болсон байгаа. Тий Долгор суран багшийн алдартай одоо үйлзүүр бүжиг. Тэгээ уран гар бүжиг. Энэ 2 бүжгийн аль нэгийг хийдэг. Тэгэл яг тэрүүгээр уралддаг да. Эрэгтэйчүүд болохоор хотон биелгээ, за нэг нь агсал гэсэн тий ийм бүжгүүдээр уралдаад ингээд эхний шатны уралдаан бол ерөөсөө 2 дугаар шат руу орох л зорилготой байхгүй юу? Тэрнээс эхний шатны дүн бол дараагийн шатанд нөлөөлөхгүйгээр тий ер нь нэг юм отборочны гэж ярьдаг шүү дээ. Оросууд бол шилж авах тийм дүр гэж хэлж болно нэгдүгээр дүрийг. За тэгээ 2 3 таа бол өстой жинхэнэ өөрсдийнхөө хүссэн чаддаг одоо бусдаас илүү өөрийгөө харуулж чадах техникийн хувьд те бүжиглэлийн хувьд одоо өөрийгөө яаж л харуулж болох вэ чөлөөтэй өгдөг байгаа тий. Тэгээ 2 дугаар дүрийн шалгаруулалт маань одоо 27-нд Монгол Улсын консерваторийн концертны заланд танхимд болно. 3 дугаар шат болохоор сүлд чуулгын тайзнаа болоод тэгээ гала тоглолт шагнал гартуулах ёслол маань 5 сарын 2-нд болох юм. Сараа гişийн хувьд ер нь шүүгчийн гэдэг чинь маш эрхэм хэрнээ бас их хэцүү ажил авах гэдэг шүү дээ. Таны хувьд бас нэгдүгээр шатны одоо оролцож байгаа хүүхдүүдийг хараад тэндээ сонгоход ер нь хэр байна? Ер нь бол бүжгийн ур чадварын хувьд одоо төвийн бүжигчид юм уу орон нутгийн бүжигчид хоорондоо юм ялгаа гарч байна уу? Ер нь миний хувьд бол маш олон тэмцээнүүдийг шүүжсэн. За тэгээд мэрэгжлийн бүжигчдийн тэмцээн бол бас их олон хүний нэрэмжит гэдэг ингээ явдаг хэдий ч яг доогоо багшийн тэмцээндийг бол анх удаа шүүж байгаа. Шүүх гээд одоо юм эрхэм сайхан урилгыг хүлээж авсан. За сая нэгдүгээр шатн дээр бол би яг гадаад дэж таарсан учраас оюун багштай одоо манай ерөнхий шүүгч, санаачлагч, зохион байгуулагч нартай хэлээд эхний төрийн хүмүүсээ бол шүүсэн байгаа. За би одоогоор бол ингэж бодож байна. Ийм тэмцээн мэрэгжлийн өндөр түвшинд явах нь бол тодорхой. Маш гоё болно. Тэмцээний дараа сэтгэгдэл ямар байсан бэ гэдгийг тухайн тэмцээнд орсон хүмүүсээс хэрв та одоо боломжтой бол бас нэвтрүүлэгтээ ураад энэ тэмцээн уралдааны талаар сайхан асууж ярилцах юм бол тийм ээ өнөөдрийн бит хоёрын ярьсан өнөөдөр энэ болох гэж байгаа энэ тэмцээний талаарх дүн дүгнэлт за тэр шүүгчтэй яаж дүгнсэн байна бид нар яаж оролцсон юу алдсан юу унсан цаашдаа яах вэ гэд бүх гоё юмнууд гарч ирнэ. Одоо бид төр ингээд ярьчихаар байна шүү дээ. Ингээ хамгийн гоё нууцудаа одоо ярьчих гад байна л да. Тийм. Тэгэхээр орж байгаа хүмүүс маань тэрийг дараа орж ирээд тийм ээ. Ярил бас их сонирхолтой болов гэд би зүгээр дөнгөж сая л гэж бодож чинь л та. Ер нь агшаа таны хувьд бас олон тэмцээн уралдааныг шүүдэг, олон гоё тоглолтын ард зөвлөхөөр ажилладаг тийм. Одоо бүхэлдэн сарны чулуу олон улсын одоо жуулчдыг ирэхэд манай Монголын бүжигчид ямар гайхалтай байдгийг бас ингэж тахалдаг тийм. Энэ байгууллага удирддаг хүний хувьд ер нь бүжгийн салбар хэр хурдтайгаар хөгжиж байна гэж та харж байна. Одоо ер нь бүжигчдийн уур чадвар бас аль түвшинд явж байна. Ер нь сонгодог бүжиг, ардын бүжиг гэдэг ингээд одоо сургууль маань ганц байна. Яг мэрэгжлийн урлагийн байгууллагуудтай хурж очоод яг тэндээ ажиллаж байгаа бүжигчдийн ур чадвар бол өндөр хэмжээнд байгаа. Өндөр хэмжээнд байгаа. Тэгэхээр энийг бас мэрэгжлийн бүжигчдийг илүү одоо нэг олон болгох, олшруулах гэх юм уу тийм ээ
ийм болгомоор юм шиг зүгээр санагддаг л да надад. Гэвч одоо бас яг сургууль маань хуучнаа бодвол бас олон заалтай болсон хэдий ч зарим нэгэн байгууллагуудад бас яг хүрэлцэхгүй байна. Хүрэлцэхгүй байгаад байгаа. Бас нэг асуудал байгаа юм тий. Мэдээч хэрэг энэ чинь хичнээн бид нар чи 4-5 заалтай байна. Зөндөө олон багш нар байгаа ч бас л дутмаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөөтэйгэр ихэр соёл урлагийн их сургуулийн тухайд гэх юм бол бүжиг дэглэгчид бүжгийн багш нар бол илүү олон төлхөө төрж байгаа. Яг мэрэгжлийн бүжигчид гэх юм бол яг багаас сурж байгаа мэрэгжлийн бүжигчдэл зөвхөн энд байгаа учраас тэр бүжигчдийн чансаа ямар тач өөрийн очисон мэрэгжлийн урлагийн байгууллагатай 20 жил бол нэг туршилт бүр илүү бүр ингээд нэг ба тий ажиллаад ингээ улс орон өөрийнхөө төлөө бүжгийн урлагийн төлөө маш гоё ингээд амжилттай явж чаддаг. Тэгэхээр манай бүжгийн мэрэгжлийн бүжигчид бол чансаа бол өндөр түвшин. Үүнээс илүү одоо бид нар сайн болгоод хэн яг олон улсад бүжгийг ингэж юу сайн байдаг юм бэ мэрэгчлэр нь харъя гэх юм бол их л олон уралдаан тэмцээнд орхол хэрэг гарна. Тэр болгонд төрөний багш ярьдаг те мэдээ зардал хэрэгтэй. Заримдаа бүжигч сонсоогүй байдаг. Тэнд олон улсын тийм гоё уралдаан болох гэж байна гэдгийг мэддэггүй. Ардын бүжгийг дүгнэхэд шүүхэд нэг хоёр асуудал байдаг юм. Нэг нь бол одоо яг гослол бүжигчдийн гээд заачаар яг тухайн хүн гослол бүжиг хийж байгаа тэр хүний ур чадвар чансаатай холбоотой. Нөгөөх нь болохоор ардын бүжгүүдийн буюу одоо бүх улсууд өөрийн гэсэн ардын бүжигтэй тий. Манай Монгол бүжиг гэдэг шиг казак бүжиг гэж байна тий. Одоо Япон бүжиг байна, Вьетнам бүжиг, Солонгос бүжиг. Бид нар алийг харж шүүх вэ. Жишээлбэл өөрөө өөрсдийн онцлогтой. Манайх бол өөрийн гэсэн маш олон онцлогтой. Тэгээд мэрэгжлийн хэмжээнд чинь төрөг мөрөг хийгээд тийм ээ эргэлт оруулаад ингээ янз бүрээр хийж чинь. За тэгвэл Солонгос бүжиг тийм юм байгаа юу? Тэгвэл энэ олон үндэсний ясныг бид нар уралдуулах ёстой юу? Шүүх ёстой юу? Гэх мэтчлийн ингээд олон юмнууд ингээд өөрдөг. Тэрийг ингээд мэрэгжлийн бид нар бас ярина. Бид нар энэ гадаадтуудад ингээд олоод шүүгчээр сууж хахад ерөнхийдөө яг тухайн бүжигчний ур чадварыг л харж дуудаг. Ийм л байгаа. Ерөн шүүгчийн гол өөрөг бол бас тэр хүний нөөцийн хувьд бас ер нь цөөн хүүхдэд төгсж гарч ингээд тэгж штэ. Бас ингээд төгсж гарч байгаа тэр цэс сонгодог бүжгийн ангийнхнаас олон улс руу бас айгүйх театрууд үрдэг юм байлээ манай бүжигдэг тий. Тэгэхээр бас яг Монголда бас яг хүний нөөцийн асуудал бас тутмаг байх нь аргагүй. Олон улс руу төлөхөө бас айгүйх гарддаг юм байлээ. Ер нь бол нилээ явж байгаа шүү. Ялангуяа эрэгтэй бүжигчид бол Японд их ажиллаж байна. Америкт байна. За эмэгтэйчүүд ч гэсэн яваад эхэлсэн Америк руу одоо манайхаас бас манай төгсөгчдөөс явж байна. Ардын бүжгийн төгсөгчд ч гэсэн энэ тэнд очиж ажиллаж байгаа хүүхдүүд байна. Бүр багшилж штэ тэ Солонгос улсад тий. Өөрсдийн хувийн сургуулаа нээсэн хүүхдүүд байна. Тийм. Тэгэхээр манай ерөн сургалтууд бол боломж юм байна. Ганцхан одоо баад суур их сайтай байгаад олон заалтай байдаг. Улам ихээр төгсгмөр л байна. Энэ улам сайхан дэлгэрэх хаа тийм багш. Сургалт гэснээс одоо бас эсэлтийн юм шалгуулт манд хийсэн болоо гэж байна. Тэгээд бас энэ цавшаанаа гашуулаад эсэлтийн шалгалтын дараа. Эсэлтийн шалгалт эхлээд хийцэн байгаа. Тийм. Гэхдээ энэ жилийн ирсэн хүүхдүүдээс бид нар ч ингээд нөгөө ирсэн хүүхдүүдээс л шигшиж авдаг штэ тий. Тэгэхээр энэ жил бол манайх бүтэн анги авч чадаагүй байгаа. Тий. Сонгодог үжгийн эсэлтээ хийсэн. Манайх ч ер нь эсэлт бол нэг 24 хүүхдэл авдаг штэ. Тийм. Тэгээд их олон хүүхдээс шалгаж ижил аюустай хүүхдүүдийг шигшин штэ тий. Цөөхөн хүүхдүүдээ шигшгсэн хүүхдүүд бол чанарын хувьд бол бас нөгөө олноос шигшигдснээс өөр штэ тий. Тэгэхээр энэ жил бол жоохон юу дутуу одоо хүүхдийн оронтой гүцээгүй байгаа гэж би сонссон. Би бол тэрэнд орч чадаагүй. Би нөгөө Алматад явж байсан. Тийм. Тэгээд одоо нөхөн элсэлт ч юм уу за тэгэл хүүхдүүдэд дүүргэж авна л да. Тий аавна тий. Ер нь багш тэр эсэлтийн мэдээллүүд тухайн пэйжээс гадна орон нутгийн сумдуудад байгаа одоо нөгөө авьяаслаг хүүхдүүд маань амжаагүй гэж дуулдаад байдаг юм билээ. Тэр тал дээрээс орон нутг руу ингээ нөгөө мэдээлэл аягүй сайн хүргэж орон нутгаас бас их хүүхдүүд орох тийм сонирхолтой байдаг юм л шүү дээ. Яг ардын бүжгийн элсэлтийг бол бид нар бүр явж очиж хийдэг штэ. Бүр ийш тийшээ зарим нь нэг тийшээ зарим нь нөгөө тийшээ тий хуваагдаад
очиж хийдэг. Тийм учраас манай ардын бүжгийн хүүхдүүд бол ерөнхийдөө их аймагудаас ирээд сурж байгаа хүүхдүүд байгаа л да. Ганцхан асуудал нь бол яг төгсгөөр нь тэр аймаг авч чадахгүй юу гэдэг асуудал байна. Нөгөө төрлийн хотын байгууллагууд авчдаг. Яг тийм байж тээ. Хүүхдүүд нь ч гэсэн миний нөөцийн асуудал. Хүүхдүүд нь ч гэсэн нутг руугаа явахгүй хотод бас шингэж санаатай. Би тэгээд энэ манайхыг төгсөөд орон нутгтаа айгүй их юм доктор сууршилтай, тууштай ажиллаж байгаа хүүхдүүдээ их хайрладаг шүү дээ. Орон нутгтаа тэгж байна гэдэг бол тэр хүнд энд ирээд ажиллах боломж байгаа байхгүй. Тэгэхэд бас нэг тийм чин зоригоор одоо орон нутгтаа бас тийм соёлын өрийг тариад мэдээд тэндээ бол хамгийн сайн бүжигчэнд л орж байгаа байхгүй тий. Тэгээд ажиллаж байгаа хүүхдүүд бас байгаа олон байгаа тий. Хоёрдугаарт нөгөө бас одоо энэ сургууль төгсчөөд гадагшаа дутгшаа гэл маш их явж ин зэгтэй хуваараа явцсан хүмүүс байгаа шүү дээ. Бүжгийнхаа мэрэгчлэр биш тий. Тэгээ өөрсдөө ажиллаж амьдарч байгаа тэнцэн ингээ хөөрхөн клубүүд нээсэн, бүжгийн сургалтууд нээсэн. За тэгээд тэр бүжгийнхаа өв соёлоор тэр гадаадад өсөж торинж байгаа хүүхдүүдэд уламжлал ёс зүй тий Монгол бүжгээр одоо юу дамжуулж болох бүгдийг зааж байгаа бас гайхалтай сайхан бүжигчд байгаа шүү. Америкт гэхэд нэлээд хэдэн тийм сургалтын төвүүд байна шүү. Бүр сургууль олцсон хэмжээний ч байна. Манай үлзий сайхан дэглээч маань тэнд өөр ингэсэн сургуультай байна. За олон байгаа. Ардын бүжгээс солонгосчоо бас нэг юм байлаа. Бүжгээс гэхэд манай Бацорыг одоо дэлгэрмэж болгын бүжиг дэглээч байсан. Манай дэглээч Бацорыг тэнд би Монгол гэдэг тий сургалттай байна, дэлгэрмээ байна. Ер нь энэ тэндгөө Шведэд байна. Манай анар бас хүүхдүүдэд юм заагаад ер нь л энэ тэндгөө манай бүжгийнхэн чи ер нь зүгээр сууж чаддггүй тийм мэрэгчл нь өөрөө тийм болгодог чадвартай. Тэгээд хаач явсан нөгөө бүжгийнхаа мэрэгчлийг хайж чаддаггүй бүр ингээд орцсон байдаг. Тэгээд өөрөө бүжиглэхгүй маа гэхэд одоо хүүхдүүд дэлгээс Монгол хүүхдүүдтэй Монгол бүжгээ сургаад л ингээд бас хаач явсан бие гоё зүв авч яваад. Тэгээ бүжиг дургу хүүхэд гэж байхгүй. Гол нь хүүхдийг өөр ингээд бас ингээд дуртай. Одоо уралдаанууд хийдэг болсон шүү дээ. Энэ манай нөгөө гадаадд байгаа төгсөгчд маань хоорондоо уралдаан тэмцээн зохиодог. Бид нарыг бас шүүгч мөгч айр урьдаг иймэрхүү юмнууд ихэлсэн байгаа. За маш их баярлалаа. Хоёр багштайгаа ингээ яриа суугаад үнэхээр гоё халуун дулаа яриа үргэлжлэн гэдэг сэтгэлтэй байна. Тэгээд нэвтрүүлгийн нөгөө цаг өндөрлөлт гэсэн байна. Тэгээд хоёр багштай бас удахгүй болох дэлхийн бүжгийн өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энэ гайхалтай чансаа өндөр госол бүжигчдийн тэмцээн уралдаанд бас амжилт хүсье. Тэгээд 5 сарын 2-нд финалын багш хаана болох вэ? Сүлж болон хэсэг цагаас авах. Тэр ер нь нээлттэй тасалбар борлол. Гэтэ ер нь дуусчдаг да тий. Тэр нээлттэй. Нээлттэй тий. Сонирхсан хүн болгон очиж үзэж одоо гоё шин тавилтууд. Одоо эн чинь нөгөө бүжгийн юу заасан байгаа хугацаа 22 оноос хойш гэж заасан байгаа. Тэгэхээр дандаа шинэ бүтээлүүд гарна. За маш баярлалаа. Өнөөдөр их хүмүүс та бүхэндээ яг одоо үргэлжлэн явагдаж байгаа одоо Монголын бүжгийн салбарын нэрт мастер Долгосрон багшийн маань нэрэмжит госол бүжигчдийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Тэгээд 5 дугаар сарын 2-нд цагдаагийн сүлд чуулга дээр та бүхэн манай финалийн тоглолтыг очиж үзэх боломжтой шүү. Тэгээд өнөөдөр манай студид урлагийн гай сэтгэлтэн бүжиг дэглээч Монголын консерваторийн одоо зөвлөх багш оюун багш маань мөн урлагийн гай сэтгэлтэн за сарны чулуу чуулгын захирал Саран чимэг багш маань хүрэлцэн ирлээд хоёртаа баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. Сайн байцгаана уу эрхэм өндөд үзэгчдээ. My Voice 2025-аас мэдчилж байна. Ямар янаг дуулж байна. Тэр өнгө мөнгөл одоо айгүй хэцүү явчлаа. Юу та миний краш. Аавд ахаар одоо хамаагүй гэдэг яаж болохгүй яасан хэцүү. Энэ бол тоглолт юм уу шоу зингэм биш тэмцээн. Бямгараг бүрийн 20 цаг 30 минутаас UBS телевизээр